Тоглог дулаахан энэ төвд 0-4 насны 33 хүүхэд амьдарч байна. Зарим нь сар хүрээгүй, зарим нь 2-3 сартай үнэгчлэн унтж байгаа энэ хүүхдүүд өөр өөрийн гэсэн түүхтэй энэ газар ирсэн. За нэг сайхан мэдээ нь энд амьдарч байгаа хүүхдүүдийн 80% нь эргэж гэртээ харах боломжтой гэсэн. Өргөтөл голсон эмэгтэйчүүд, оюутан охтууд хөдөөнөөс хотод ирээд хөлөө олоогүй байгаа зарим хүмүүс боломжтой болохоор хүүхдээ ирж аавна гэд явсан гэж энэ төвийн эрхлэгч нь хэлж байсан маа. Харин үлдсэн 20% нь эмнэлгийн орон дээр гудамжинд туулын бургасанд орхигдож хаягдсан хүүхдүүд байдсан байна. Манай төвийн эрхлэгч нар мандах энэ төвд ирсэн хүүхэд бүрийг бид хайрлан халамжилж байна. Бас залуучуудад, томчуудад хандаж төлөвлөгөөгүй хүүхэд гэсэн шалтгаанаар үр хүүхдээ гудамжинд хайж байгаа хүмүүст хэлэх үг их байна гэдгийг учирлаж байсан маа. Бас аригчин хүмүүсийн хүүхдүүд хаягдж гээгдэж байгааг ч хэлж байсан маа. За мөн ээж аав нь одоо гудамжинд ингээд тавиад явцсан тийм хүүхэд цагдаагийнхан одоо авчирч өгч байна. За тэгээд зарим нь бол одоо би ерөөсөө энэ хүүхдийг гаргасан ч гэсэн өсгөхгүй. Энэ хүүхдийг бол одоо би бол авахгүй гэсэн ийм хүүхдүүд байна. Тэгээ бас зарим хүүхдүүд маань бол яг аав ээж нь эргээд авах. Тийм ээ, би тодорхой хугацааны дараа энэ хүүхдээ одоо ингээ авъя. Миний амьдралын боломж одоо ийм байна. Би сургуулаа төгсөөд авъя ч гэдэм үү, тийм ээ. Би нэг ажил хийж байгаад ингээд 3 жилийн дараа ч юм уу хүүхдийн цэцэрлэгийн нас хүрэхээр нь авъя гэсэн бас ийм амьдралын боломжийн бас одоо шаардлагын дагуу ирсэн ийм хүүхдүүд ч байж байдаг тийм. Тэгээ яг хөө миний зүгээс одоо яг нийгэмд одоо бас хэлэх нэг мессеж одоо бол бас бодож явдаг юм л да. Энэ олон хүүхдүүдийн донд би өөр яг ингээд ажиллаж байна тийм ээ. Энэ олон хүүхдүүдэд бас үйлчилж байна. Энэ олон хүүхдүүдийн тэр одоо нүдийг харж байна би. Тийм учраас ээж аавууд л одоо би залуучуудад ялангуяа тий хандаж одоо бас нэг хэлэх тийм үг байна тий. Тэгээ хамгийн гол нь ер нь хүүхдүүдэд бол буруу байхгүй. Хүүхдүүд гэдэг бол өөрснөө л хохирогч нь л болж байна. Тэгээ хүүхдүүд ямар ч буруу байхгүй. Хамгийн гол нь тэр том хүмүүс маань яхаа хариуцлагатай байгаа чи. Нэгэнтэй л та аав болсон бол нэгэнтэй л та ээж болсон бол хүнд заавал хариуцлага гэж байх ёстой. Эцээс та нарын одоо тэр хариуцлагагүй байдлаас л хүүхэд одоо ингэж золиос нь болж хохирогч нь болох бол үнэхээр хэцүү. Тэгэд бас энэ залуучууд маань ялангуяа гэр бүлийн сайхан төлөвлөөсэй. Төрөлтөн маань бас төлөвлөгөөтэй байгаасай. Тийм ээ, эцээст энэ миний одоо хүсээгүй хүүхдээ гэж одоо ингэж хэлээ зогсож байх эрх одоо бид нарт бол байхгүй гэж одоо миний хувьд бол бодож байна. Тэрээр манай төвд байгаа хүүхдүүд хоолунд өмсөх хувцас гээд бүх зүйлээр хангагдаж байгаа ч эцэг эхийн хайрыг юу ч нөгөж чадахгүй гэдгийг хүүхдүүдийнхээ нүднээс хардгаа гэж тус төвийн эрхлэгч нь ярьж байсан маа. За манай төвд амьдарч байгаа 33 хүүхдийн ихэнх нь суурь өвчтэй, цус багталтай, зам архиттэй хүүхдүүд байдаг. Нэг нь өвдөхөд нийтээрээ өвдөх хүндрэл гардгаа гэж ихэмч нь хэлж байлаа. За тус төвд мэрэгжлийн ихэмч совилогч тогооч гээд 18 хүн ажилд юм байна. За энд байгаа хүүхдүүдээ эрүүл сарвал өсгөж хүмүүжүүлэхээр бүгд л хичээж байна да гэж тус төвийнхэн ярьж байсан маа. Тэгэхээр өвдөх нь их энэ олон хүүхдүүд чинь нэг өвдөхөөрөө бүгдээрээ зэрэг өвддөг. Тэр үед нь бол нэлээд ачаалттай. Бусад үед яг өвдөхгүй бол хүүхдлийн бахын гайгүй. Тэгээд хэрвээ өвдөхөөр болох юм бол бид нар хүүхдүүдэд нэг нь аваад эмнэлэгт хэвтэн, сахин, ардлынхны ажил нэмэгдэнэ. Хамгийн нэг дугаарт гэр бүл төлөвлөх хэрэгтэй байна. Тэгээд замбраагүй бэлгийн харьцаанд ормооргүй байна. Тэгээд бас арх уумаргүй байна. Гол нь эдгээр чинь арх уусантай холбоотойгоор гэр бүл нь салсан, арх уугаа тэний явчаараа хүүхдээ орхидог тийм юм их байна. Тэгэхээр энэ бүгдээс л хол байгаарай л гэж би одоо эцэг эхчүүд залуучуудад хэлэхээр байна да. Би өөрөө бол бас яг христч хүн байгаа. Бүх зүйлийг одоо бас тэр бурхны хайрын дагуу одоо ингэж хардаг. Энэ ирж байгаа хүүхдүүдийг ч гэсэн би яг тэр л хайраар л одоо ингэж хардаг. Мөн тэр хайраар л бас үйлчлэгийг одоо ингээ хичээж явж байгаа юм хүн байгаа. Тэгээ хүүхдүүдийг харахтаа би яг ардлынх нь том хүмүүсийг боддог. Яагаад ийм хөөрхөн хүүхдийг одоо ингээ гудамжинд орхиж байгаа юм бэ? Яагаад энэ хүүхдийн үл хайхраад ингээ арх уугаа тэнээ явж байгаа юм бэ? Тэгээд энэ хүүхдийн төлөө өгсөн зүрх сэтгэл тэр хүмүүст байгаасай. Тэр архинаас илүүтэйгээр ялангуяа тэр архины асуудалтай хүмүүс бол архинаас илүүтэйгээр яг таны хамгийн чухал зүйл чинь таны тэр үргэлжлэл чинь бол таны хүүхэд шүү гэж одоо ингэж хэлмээр байгаа миний хувьд бол. Тэрээр хүүхэд залуучуудад бэлгийн боловсрол олгох гэр бүлийн үндсэнийг ойлгуулах тал дээр эцэгчүүд өөрсдөө үлгэрлэж сургууль цэцэрлэгт мэрэгчсэн гэр бүлийн зөвлөгч нар ажиллах цаг болсныг хэлж байсан маа. Бас хүүхэд бол зугаад сэнгэлийн бай биш тэдэнд ямар ч буруу байхгүй гэдгийг манай мэдээллийн хөтөлбөрөөр дамжуулан уламжилж байлаа. Мөн монголчууд бид хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэж бэлэгшээж шинэ хүнээ хүндэтгэлтэй хүлээж авдаг ард түмэн харин энэ сайхан уламжлал үндсэнээ алдаж байгаад хүн бүр санаад тавих цаг аль хэдийн болсон гэдгийг манай төвхөн хэлж байлаа. Лайт мэдээллээ.